Байгаль орчин аялал жуулчлалын яам, ойн судалгаа хөгжлийн төв үзүүлж байна. Монгол орны ойгоор бүрхэгдсэн талбай нийт нутаг дэвсгэрийн 8.1%-ийг эзэлдэг бөгөөд ойн нөөцөөрөө хомс орны тоонд манай орон хамаарагддаг. За сүүлийн жилүүдэд цаг агаарын дулаарал, түүмэр, хүмүүсийн ойд учруулж байгаа сөргөнөлөө модыг их хэмжээгээр огтолсноос ой мод сэргэжин хуурашилт ихээр явагдаж ойд амьдарч байгаа амьтдын идэж тижэл хомстон ойн хөнөөлт шавж үржин тоо толгойн хит олширч байгаа. За мөн хөнөөлийн голомт үүсгэн ойн нөөцийг хомсдуулж, байгалийн сэргэн ургалт, өсөлт хөгжилт, ойжуулалтын ажлын чанарыг бууруулж, ой модонд байгалийн гамшиг болох үс хэмжээний хөнөөл учруулж байна. За одоогийн байдлаар Монгол оронд 700 гаруй зүйлийн хөнөөлт шавж тэмдэглэгдсэн байдгаас 4 төрөл нь гол хөнөөлтөд тооцогддог байна. За манай орны ойд Сибирийн хүр ирвэхэ, өрөөсгөл хүр ирвэхэ, Яковсны төөл өрш ирвэхэ, энгийн биерэн сүлт ирвэхэ, шинсний шилмүс хуухлагч зэрэг шавжийн өсөлт хөгжилд хурцсаж хөнөөлийн голомт ихсгэн дархалтын цар хүрээ өргөцсөр байгаа юм байна. За эдгээрийн тоо толгойг нь цөөлөх хэвийн хэмжээнд нь байлгах зорилгоор жил бүр тэмцлийн ажил явуулж байдаг. За энэ онд хортон шавжтай тэмцэх ажилд улсаас 2.2 тэрбум төгрөг баталсан нь өмнөх жилүүдийнхээс өссөн дүнтэй байгаа ч гэсэн тийм ч хангалттай мөнгө биш юм а. Гэхдээ мэрэгжлийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагууд хортон шавжтай тэмцэх энэхүү тэмцлийн ажлыг цаг алдалгүй гүйцэтгэж, ойгоо авран хамгаалах чин сэтгэлтэйгээр ажиллаж байна. Манай Сибирийн тайгын үргэлжлэл учраас тэнд байгалийнхаа аясаар амьдардаг хамтан шавж, за модондоо хөнөөл учруулдаг ашигтай ашиггүй олон төрлийн шавжнууд байна. За шавж яагаад олширч байна? Яагаад ингэж шавжаас хамгаалах арга хэмжээ зохиож байна? Жил болгон аваад байна гэхээр энэ бол шавж өөрийнхөө зүү тогтлоор 10-аас 12 жилийн давтамжтай хит олширдаг. За энэ олширж явах үе шатандаа бол модонд хөнөөл учруулад за энэ тоо толгойг зайлшгүй хязгаарлах хэмжээнд хүртэл орширдаг. За ийм учраас жил болгон тэмцлийн ажил, ойн хөнөөл шавж өвчнийг судлах, тархалтыг тогтоох ийм ажлууд хийгддэг. 300 орчим модлог ургамлаар хоолдог өрөөсгөл хүр ирвэхэ байна. За манай зонхлох мод болох шинсэнд хөнөөл учруулдаг Сибирийн хүр ирвэхэ, Яаксон гэсэн ийм хөнөөл шавжууд ерөнхийдөө жил болгон ямарваа нэгэн хэмжээгээр га талбайд тархалттай, голомттой гэж тогтоогдож байгаа. За энэ талбай болгон дээрээ тоо толгойг нь хязгаарлаж хэвийн хэмжээнд нь оруулах тэмцлийн ажил хийгддэг гэж ойлгож байна. Асар их хөнөөл учруулж байдаг шавжиныг бол өрөөсгөл хүр ирвэхэ юм а. Өрөөсгөл хүр ирвэхэн шавжны үржлийн мөчлөг нь 10-аас 12 жилийн давтамжтайгаар явагддаг. За тэр үе нь энэ жил тохиолдож байгаа юм байна. Бас дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүн амын нягтрал зэргээс үүдэн үржлийн мөчлөг нь ойртож хэвийн хэмжээнээсээ хит олшрох үзэгдэл гарч байна. За энэ төрлийн ирвэхэн гэрэл гэгээтэй газар руу тэмүүлдэг учраас хот суурин газар руу олноороо нүүдлэн ирэх болсон байна. Өрөөсгөл хүр ирвэхэн амьдралынхаа мөчлөгөөр нисдэг хугацаа нь 6-аас 9-р сарын ихэнх үед тохиолддог байна. Одоогийн байдлаар цагаан ирвэхэн нислэг эхний шатандаа явж байна. 8-р сарын дунд үеэс үе олноороо нисэн эвцэлдээнд орж 8-р сарын сүүлч 9-р сарын ихээр өндгөө, хад асга, байшин, гэрийн хан, туурга зэрэг нөмөр газар шахан тэндээ өвлжин. За өрөөсгөл хүр ирвэхэн нислэгийн оргилын үе 8-р сарын 10-наас эхлэх юм байна. Хүр ирвэхэн тоо толгойг багасгах, устгах ажил найрамдал заслангаас эхлэн бэлэх, сэлэх, хадат вилээ орчимд гэрлэн урхиар үргэлжилж байна. Ойн судалгаа хөгжлийн төвөөс хүр ирвэхээ олноороо байгаа бүсийг тогтоосны үндсэн дээр эдгээр газруудаас эхэлж байгаа юм байна. Одоо энэ цагаан ирвэхээ чинь ойролцоох хад асганд өндгөө шахдаг байхгүй яа. Тэр үед нь механик аргаар өндгийн түүж аваад тэрийг бөөгнүүлээд одоо хөрсөнд булаад устгах. Хүрэнцэр үед нь одоо авиа микробиолог одоо нэг үүргийн шүршигч энэ төр ашиглаад биологийн бэлтгэл цацах тэр аргаар бас устгаж болж байгаа. Ирвэхээ үед нь одоо энэ гэрлэн өрөх, ийм дэлгэц байрлуулах энэ аргуудыг ашиглаж ингэж устгаж байгаа. Өрөөсгөл хүр ирвэхэн эмэгчин нь биеэр том цагаан шаргалдан өнгөтэй, дээд далавчин дээрээ хар, шар, бараа өнгүүд хосолсон долгиотсон хөндлөн зураастай, эрэгчин ирвэхээ жижигхэн шаргалдуу бор шар өнгөтэй, урд далавчин дээрээ олон өнгөнөөс бүрэлдсэн бараан хөндлөн судлуудтай байдаг байна. Өрөөсгөл хүр ирвэхэн өндөг, хүрэнцэр, хүүхэлдээ ирвэхэ гэсэн үе шатуудыг дамждаг, бүрэн хувиралттай, амьдралын 1 жилийн мөчлөгтэй шавж юм байна. Гэрэлд дуртай, шөнийн идэвхтэй амьдрал нь бол 22-оос 0-2 цаг хүртэл байдаг юм байна. Ихээр цугласан үедээ бол нарийн тоосонцор үсгэж яадаг. Би гүйтсэн өрөөсгөл хүр ирвэхэн 14 орчим хоног нисээд үр төлөө үлдээх таатай газрыг олж өндөглөөд өгдөг байна. Ихэнх тохиолдолд уулын ингэрт дулаан нарлаг газар хатанд өндгөлдөг.
Зарим жил элбэгссэн үедээ бол байшингийн хан гэрийн туурганд өндгөлдөг байна. Нүүдлэх хугацаа нь бол 7-оос 10 хоног үргэлжилдэг байна. Хөрөөсгөл хүр ирвэхэн хүрэнцрийн үе шатандаа 300 гаруй төрлийн мод бут сөөхөр хооллон хөнөөл учруулдаг навч шилмөсний гол хөнөөлт шавжийн нэг юм а. За ногоон байгууламжинд хор хөнөөлтөй өндөг шахах үедээ бол модонд хөнөөл учруулдаггүй, харин хүнсний үе шатандаа модоор хоолдог учраас хөнөөл учруулдаг гэж ойлгож болох юм а. Энэ гэрлэн өрх маань хятад улсад үйлдвэрлэгдсэн. Тэгээд solar insect killer буюу гэрлэр өргөх аргын нэг багж байгаа. Энэ хэсэгтээ болохоор нарны одоо эрчим хүчийг өөртөө хуримтлуулдаг. Энэ хэсэгтээ болохоор бага овроор одоо цахилгаан цохих тийм чадвартай одоо цахилгааны одоо хэсэг байна. Энэ хэсэгтээ одоо энэ гэрлэн 6 вольтын одоо энэ дотор асж байгаа гэрэлд одоо мэдэрдэж ирсэн шавж маань энэ одоо бага хэмжээний одоо цахилгаан вольттой цохиулаад тэрнээсээ доошоогоо энэ нүг цоглуулах сав руу орж байгаа. Тийм. Энэ одоо багж маань нийтдээ сайн цэник авсан үедээ болохоор нийтдээ 6 цаг ажиллах чадвартай. Юу одоо тэгээ хичнээн байна энэ өрхөн маань. Яг манай дээр тэмцлийн ажил хийж байгаа Grand Force компани гэх юм бол 50 ширхэг. 50 ширхэг байгаа тий. Тэгэхээр овоол орчих юм шүү энэ цуглуулах савндаа бол. Тийм, ерөнхийдөө бол их орно. Гэтэ шөнийн цагаар голцоо 9 цагаас бид нар чинь багж байгаа голцоо 2 цагийн хооронд тавьж байгаа байхгүй юу? Тэр хооронд нэг яг итгэвчлийн үе нь байгаад эндээ болохоор голцоодыг эргчин энэ шавжин илүү давмгаа. Одоо нэг вольтондоо захиулаад байгаа нь энэ үү? Чик чик гэдэг ингээд дуурайдаг биш үү тий? Вольтондоо зохиулахаар нэг бага орон эндээс нэг гэрэлд ин цацарч дуурайад тэгээд ийшээгээ суулуулах савар боотдог. За тэгээ одоо энэ цуглуулсан ирвэх нь үдэ мэдээж доторх нь өгтгөн өгөхөл байх амьдл байж явах болох уу бас л нэг яа. Тийм. Өрөөсгөл хүртээ ирвэхийн үед нь тэмцэж байгаа ажлын үндсэн ажил нь болохоор нэг цугласан ирвэхийг газар нэг булдаг тийм ажил байхгүй. Тэгээд энийг болохоор нэгсэндээ бид нар бүх савнуудаа өглөөдөө цэвэрлээд орсон шавжнуудаа бүгдийг шуудандаа хийгээд дараа нь тэднийгээ нэгтгэхэд газар болж устгадаг. За яг нөгөө байгаль дээр байж байгаа тоогоо бол бид нар ямар ч авах боломжгүй тий. Энэ нэг дэлгэцэн дээр нийтдээ одоо нэг шөндөө хичнээн ирж ийн бид нэр нэг шөндөө одоо хичнээн тоотлогыг устгаж ийн гэдгийг бол дэлгэцэн дээр богинорсноос нь бид нэр тоог нь аваад бас нөгөө гэрлэн өрхнүүдээ нэг өрхөн дээр хичнээн ирж одоо устгацсан байна тий. Тэрнийх нь тоог нь аваад ингээд нийтдээ одоо яг энэ юу хугацаанд нь одоо нислэгийн хугацаанд нь манай аж ахуйн нэгжлээ дэшнээ ширхэг хүрэнцрийг бол устглаа гэсэн тоо бол гарч байгаа. Өрөөсгөл хөр ирвэхэнээс яаж урьдчилан сэргийлэх талаар хэлье. Идэвхтэй нисдэг цагуудад нь тагт цонхоо хааж байх, цонх тагтандаа хамгаалтын тор хийх, өндөг шахах боломжтой газруудыг сайтар шалгаж байх, өндгөлсөн газруудыг яаралтай устгах, нүцгэн гараараа биетэн хүрэхгүй байх, за шөнийн цагаар хурц гэрлэлээ асаахгүй байхыг анхааруулж байгаамаа. За мэрэгжилтнүүд бага насны хүүхэд жирэмсэн эмэгтэйчүүдийг хордохоос сэргийлж, ой модонд хор цацалгүй механик аргаар буюу гэрлийн урхаар барьж устгах ажлыг хийж байгаа юм байна. Тиймээс цуслангийн бүсэд байгаа иргэдийг 22 цагаас хойш гэрлийн унтраахыг зөвлөлөө. Учир нь гэрэл рүү тэмүүлдэг энэ амьтан нь олон газарт гэрэл асаавал сарниж үргэдэг байна. Тэмцлийн ажлыг үр дүнтэй болгоход иргэдийн оролцоо чухал байгааг зөвлөж байна. За ойн хортон шавьжтай тэмцэхдээ тодорхой хэмжээгээр химийн бодис хэрэгэлдэг байсан бол энэ жилээс 100% биобэлдмэл, бактери, биологийн аргаар хортон шавьжтай тэмцдэг болж байна. Монголын эрдэмтдийн гаргаж авсан нутгийн омгийн бактерийн бэлтгэлээр тэмцлийн ажлыг зохион байгуулах, дотоодын бэлдмэл, бодис үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр инхүү ажиллаж байгаа юм байна. За энэ жил ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажлыг 150 мянган га газарт явуулахар төлөвлөсөн бөгөөд ой бүхий 9 аймаг нийслэлийн ногоон бүс хамрагдаж байгаа юм байна. За үүнээс 50 гаруй мянган га талбайд онгоцоор 2 мянган га талбайд үүргийн шүршгчээр 60 гаруй мянган гад механик аргаар 35 мянган га талбайд гэрлийн урхаар тэмцлийн ажлыг хийх юм байна. За өнөөдрийн байдлаар 90 орчим мянган га талбай буюу нийт тэмцэл хийх ажлын 60% хийж үздэгэд байна. Байгаль орчин аялал жуулчлалын яам, ойн судалгаа хөгжлийн төв.